За Nasdaq 100 индексийн хувьд бол өнгөрсөн 9 сараас хойш рейнжилж яваад исэн бүсээ бол дээшээгээ сэтлэн гарч ирсэн. За энэ нь өөрөө том зургаараа тус импульс хөдөлгөөний засварын хөдөлгөөн бол явж байгаа гэж бол харагдахаар байгаа юм. За энэ нь өөрөө энэ чи хамгийн ханшийн сүүлд үүсгэсэн lower low ханшийг доовыг эвдэж бол бас үргэлжлүүлэн унах магадлал бол хадгалаастай байгаа. Том зургаар нь харах юм бол за гэхдээ тухайн за ингээд тарай. За тухайн яг бүсээс бол хамгийн өндөр волюмтай арилжаал гэжсэн бүсээс бол өнгөрсөн 7 хоногт дээшээ сэтлээд энэ нэг тест хийгээд ингээд дээшээгээ хөдөлгөөн бол гарч эхэлсэн. За тэгэхээр арилжааны төлөвлөгөө маань энийг үргэлжлээд дээшээгээ тодорхой хэмжээнд бол явах чиг хандлага үүсгэж гин үү гэж бол харж болохоор байна. За daily юурууга эргээд орох юм бол за энэ өмнө нь үүсэж исэн волюм өндөртэй бүс рүү бол ханш маань ингээд буцаад ороод ирсэн мэт бол харагдаж байна. Тэгэхээр за энийг хэрвээ энэ импульс хөдөлгөөний засварын хөдөлгөөн одоо эн чинь явж байгаа яг одооний ханш маань засварын хөдөлгөөн гэж үзэх юм бол эргээд уналтын хөдөлгөөнийг за энэ сэрэний дээдлийн бүс хав руу ханш орж ирсэн тохиолдолд бол харж болохоор байгаа юм. За тэгээд давхар тус бүсийн энэ покийн бүс нэлээд давхцах шинж чанартай бол байна. Тэгэхээр энэ болтол бол өсөлтийн чиг хандлагыг магадгүй ойрын хэдэн өдрүүдэд үзүүлээд явах боломжтой. Гэхдээ энэ өсөлт бас гарахаас өмнө жижиг цаг дээр одоо бас арилжааны төлөвлөгөө гаргая гэж бодож байна. За өсөлт хэрвээ гарахаас өмнө богино хугацааны нэг жижигхэн уналт бол орж ирэх магадлалтай. Тэгэхээр арилжааны төлөвлөгөөний хувьд бол илүү ханшийг ахиж нөгөө тухайн сэтэлчэд буцаж ирж шалгаж байгаа бүс рүү ахиж унаж орж ирэх болов энэ үеэс нь илүү харах. За ингээд цаашлаад дахиад нэг дараагийн бүс энэ бүс рүү хүртэл бас унаж орж ирэх магадлалтай бол байгаад байна. За тэгэхээр миний хувьд алтан дээр бас шорт ороод богино хэмжээний трендийн эсрэг хоёр дахь трендийн эсрэг трендийн дагуу үндсэн трендийн эсрэг арилжаанд оролцож байгаа учраас мэдээж мөнгөний менежменттэй маш ойрхон төлөвлөгөө гаргаа явж байгаа гэсэн үг. За хэрвээ богино хугацааны одоо шортын арилжааны төлөвлөгөө гаргая гэх юм бол ханшийг за яг эн чинь үүсгээд байгаа энэ шал таацын ханшийг сэтлэж орж ирээд буцаж ирээд шалгасан тохиолдолд энэ чинээс нь богинохон хугацааны нөгөө нэг доошогоо орж ирэх таамаг гаргаж байгаа учраас энэ хавьяас нь бол нэг тодорхой хэмжээний шортын арилжаа энэ 7 хоногт бол харъя гэж бодож байна. Харин эсвэргээрээ хэрвээ үнэхээр ханш тухайн бүс рүү унаж орж ирэх юм бол эргээд үргэлжлээд 7 хоногийн сүүлийн хагасаас ахуулаад уналтаасаа буцаж эргэж шилжээд бол одоо лонг орох арилжааны сетапыг үүсгэж өгөх боломжтой юм болов уу гэж харж байна. За тэгээд энэ 7 хоногийн хөдөлгөөнүүдийг харцгаая. За хараад байгаа бүс маань бол яг энэ бүс рүү нэг унаж орж ирэх. За хэрвээ энэ бүс рүү эсэлж орж ирэх юм бол за энэ чи нэг тодорхой хэмжээний ийм рейнжийн хөдөлгөөн бас л мөн адил алттайгаа адилхан хараад за нэг ингэсгийгээд цаашаага энэ маань өөрөө ингээд тус импульс хөдөлгөөний томхон засварын хөдөлгөөний шин чанартай иймэрхүү паттерн үүсгэж орж ирээд ингээд үргэлжлүүлээд бас явахыг үгүйсэхгүй маа. За тэгэхээр хоёр талын арилжааны төлөвлөгөөтэй хүлээгдэж байна. Богино болон дунд хугацааны арилжааны төлөвлөгөөнүүдтэй хуваалцлаа. Баярлалаа.